За мэдээж хэрэг улс орон лимч нууцтай байлгүй хуун ч гэсэн байгуулагч гэсэн нууцтай байх ёстой л доо. Тэгээ харин манай улсын хэмжээнд энийг авч хэрэгжүүлж байгаа нь үнэхээр харамсмаар байгаа байхгүй юу? Энэ нууц нь бол ерөөсөө авилгачдын авж байгаа хулгайч нарын хийж байгаа имийг л нууцлдаг л ийм л арга хэрэгсэл болсон. За газрын хулгайч нар бол ганц нэг яриад энэ юм нууцлаад ингээ яваад тэр нь баригдаад орон шоронд ордог бол манайд бол одоо үгүй нам дамжсан бүлэглэл энийг чөлөөтэй хийдэг. Ийм л болчиход байгаа. Тэгээ арга ядаал одоо ийм хууль ингээл оройтож оруулж ирэл ингээ явж байна. Дэмжиж байна. Бас үр дүн гарах юм уу юу тэгэл харъя л та. Тэгээ энэ улс орон ч одоо энэний ч үр дүнд ингээ энэ хэд нэг болж байгаа юм шиг тий. За учрлын засгийн газар нэг уучраад болохгүй яваад байна л да. Өмнө одоо олон засгийн газрууд авилга хулгай энэ тэр юмтэйгээ тэмцэхгүй байж байгаа л дууссан. Энэ ардын намч дуусч байна. Энэ олон намууч дуусах шинжтэй болчлоо. Тэгээ энэ арга ивэ нөгөөдөл нь олчлоо шүү дээ. Бүгдийг барьцаалаад өдөр хоног өнгөрөөсөн ийм нэг засгийн газартай. Тэгээ ард түмний харалтаа. Амьдрал нь 30% нин ядуу. 50% нь ядуу. 200-300 мянган хүмүүс дайчсан. Ийм байдалтай болцсон байна. Энгийн иргэн шудраг зөв хууль хэрэгжүүлдэг хүн бол энэ улс орнд ч амьдрах ямар ч боломж олцоогүй болгож байна. Энийг одоо анхаарч ажилламаар байна. Тэгээ бүгдээрээ барьцаанд орцсон. Бив нэгэ барьцаалтсан. Ганц нэгэн сайд л одоо бас нэг хэлхийн, дуурахын, ярихын тэр нь ямар ч амжилтгүй. Ийм л болчиход байгаа юм да. За тэгээд энэ чуулган болгон дээр чи ямар ч хүн зурталтай болцсон. Тэгээ бас нэг үг хэлээд санал бодлоо төвшүүлж боломж олцохгүй юм. Тэгээ аюулгүй байдал байнгын хорон дээр бас нэг ганц нэг юм хэлчихье. Энэ улс орон бол Монгол улс чинь Монгол улс шиг улс байсан шүү дээ. Байхын хамгийн уул нь арчилсан улс орон юм байгаа шүү дээ. Одоо манай улсын бодлого бол олон тулгуурт тэр инк тайван ч ийм бодлого эрхэмлдэг улс орон. За одоо энэ Украин, Оросын дан явж байна. Одоо сүүлийн үед бас нэг зогсчих боломж болцоотой болж эхэлж байна. Тэгэхээр энэ Зеленский ерөнхийлөгч, Путин ерөнхийлөгч хоёрыг бас нэг уулзалтын товлчих газар хайгаад байгаа шиг байна. Тэгэхээр манайх бол санаачлал гаргаад Улаанбаатар зохион байгуулж болох байхгүй юу? Тэгвэл бидний нэр хүнд ямар байх вэ те? Энэ чинь Зеленский ч одоо Эрдэнэт хотод аав ээж нь ажиллаад энэ гохыг бүтээн босгож байсан ийм л хүмүүс. За манай Путин ерөнхийлөгчийг бол одоо энэ янз бүрийн хоригт орцсон Орос орон Путин ерөнхийлөгч маш хүнд байхад бол бас ураад улс орондоо айлчлуудад ингэ явуулж ирсэн. Тэрийгэж олон улсын байгууллагад энэ улс орнууд бид нэр зөв тайлбарлаж ирсэн. Энэ одоо инк тайван энэ асуудлыг ингээд хийгээ хэрэгжүүлээ ямар байх юм аа. Бид нар дандаа баргаараа юм ярьж ямаар үгүй яасан. Тэгээд энэ хоёр улс хоёулаа тэгээд манай их Монгол улсын харьяанд байсан улс шүү дээ. Тий. За тэгээд одоо хоёр эсгүү ах トゥ нарт байж байгаа шүү дээ. Энийг одоо инк тайван те энэ найрамдлын харилцааг бид нар тогтоогоод өгчих. Тэрэнд нь одоо энэ Улаанбаатар хотоо санал санаачлаг болгоод дэвшүүлэхэд болохгүй юм байхгүй шүү. Нөхдүүд минь жоохон санал санаачлахтай ажил хийж ямаар байх юм. Заавал би л хэлж явах хэрэгтэй шээ. За.